За сайн байцгаана уу? Өнөөдөр би оюутнуудаа монгол хэл зүйн тулгуур ойлголтыг товч бөгөөд тодорхой тайлбарлах болно. За нүүрс нь болохоор монгол хэлний багшийн зорилго, үүрэг, хариуцлага, хичээл заах арга зүй, хэл шинжил ба судалгаа, уншуулга ба бичүүлгийн арга, харилцааны ба ёс зүй, шалгалт үнэлгээний арга, сургалтын хэрэглэгдэхүүн, цахим боловсрол ба технологи, дээдсэд нь дүгнэлттэй тавих байгаа. За монгол хэлний багшийн зорилго сурагчдад зөв монгол хэл зөв бичгийн чадвар эзэмшүүлэх, хэл соёлоо хайрлан ухамсар төлөвшүүлэх. За үүрэг хариуцлага нь сургалтын төлөвлөлт, хичээл зохион байгуулалт, сурагчдын хөгжилд дэмжлэг үзүүлэх, хичээл заах арга зүй, бүтээлч идэвхтэй сургалтын арга зүйд нь болохоор хэлэлцүүлэг, кейс, дүр тоглох, хамтын сургалт гэх мэтлэн хэл шинжил ба судалгаа, монгол хэлний бүтцийн судалгаа, авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүй гэх мэтчлэн байгаа. Уншуулах ба бичүүлгийн арга. Энд нь болохоор унших, ойлгох чадвар, их зохиох, зөв бичих дадал олгох, харилцааны соёл ба ёс зүй. Харилцааны ёс зүйд багш сурагчийн эерэг харилцаа урамшууллын арга. Шалгалт үнэлгээний аргад нь болохоор шалгалтын төрөл, сурагчдын мэдлэгийг төвшин тогтоох үнэлгээний зарчим. Сургалтын хэрэглэтгүүн нь болохоор хичээлийн хэрэглэтгүүний төрөл, мультимедиа материал ашиглах. За эзэдэн дүгнэлт нь болохоор монгол хэлний багш бол хэл соёлоо хамгаалан түгэгч мэдлэгийн гэрэл гаргууд, эм мэргэжлэн бүтээлч нийгэмд хэрэгцээтэй үргэлж хөгжих боломжтой ажил бөгөөд их хэлээ хайрлан хамгаалах ариун үүргийг биелүүлдэг билээ. За тэгээ та нартай анхаарлаа хандсан баярлалаа.